За өнөөдөр чинь Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр. За Монгол бахархлын өдөр. За тэгээд манай ардчилсан намын үндэсний бодлогын хорооны хурал болж байгаа. Би одоо хурал болныг хүрээд ирсэн бас баяр ёслолын арга хэмжээ байгаа юм байна. За тэгээд энэ Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр одоо Чингис хааныхаа дүртэй юм тэмдэг одон одоо хүлээж авсан их баяртай байна. Ер нь яг нэг удам аваад баярлаж барихтай гол нь биш. Бид нар ер нь Эзэн Чингисийн загсан хэлсэн сургасан тэр сургаал ном маань аль зэрэг ажил амьдралд хэрэгжүүлж байгаа юм бэ? Юу болж байгаа юм бэ гэдэг дээр бид өнөөдөр анхаарах ёстой маа. Тэгээ манай ардчилсан намынхан Монголын ард түмэн бол 90 онд Эсэх Баатрын талбай дээр бүгдээрээ гарч загсдаг чинь биднийг өөрөөр амьдрий гэж ингэж хэлсэн. Эзэн Чингисийн үед ч гэсэн энэ их том эзэнт гүрнийг босгоход бол ямагт ард иргэдээ ахуй амжиргаагаа тэднийхээ санаа сэтгэлийг номер 1 тавьдаг байсан. Тэгэхээр одоо ч гэсэн бид нар бас тийх ёстой. Шинжлэлийн засгийн газар байгуулагдаад ажиллахдаа бид нар бол 3 зүйлийг бол хамгийн чухал гэж үзсэн. Тэрний номер 1 нь бол ард түмний ахуй амжиргаа юм байна. Тэгэхээр энэ сүүлийн үед бол бид энийг жах орхигдуулж байна, хаягдуулж байна. Ер нь жах хоцорч явна. Бусад улсууд, бусад айлын хөөгтүүд нэлээд хурдтайгаар яваад өгсөн байдаг. Бид хэд одоо энэ Эзэн Чингисийн үлдээж өгсөн улс гүрэн үр сад жаахан удаан хойрог хөдөлж байгаа. Тэгэхээр бид нар энэ ялангуяа Монголын намууд сад ах чинь байхгүй дээ. Монгол ардын нам ардчилсан нам айлын бид нар бол энэ засгийн эрх аавна гэдэг юм уу, улсын хурлд олонх болно гэдэг юм уу, засгаа байгуулна гэдэг юм уу, энэ тохиолдолд бол үргэлж Эзэн Чингисийнхаа сургасан сургаал, үлдээсэн улсыг, үлдээсэн ард иргэд бодож явах хэрэгтэй. Хамгийн номер 1 бол би дахин хэлье. Нэлээд олон жилийн дараа дахиад хэлж ин л дээ. Ард иргэдийн ахуй амжиргаа дээшлэх ёстой. Одоо их улсын хурал дээр бодлого ярьж байгаа шүү дээ. 5 жилийн төлөвлөгөө. Тэгээд 5 жилийн төлөвлөгөө яриад 5 жилийн дараа манай ард иргэдийн амжиргаа ахуй дээшлэхгүй бол бид нар одоо мянган бодлого яриад яах вэ? Хэрэгжихгүй юм бол мянган бодлого бас гаргаад яах вэ? Ийм одоо сайхан өдөр ч гэсэн бас бид нар байгаа нөхцөл байдлыг нэг хараад эндээс яаж гарах арга цагаа хайх хэрэгтэй. За одоо нэг төр засаг маань жоохон бужигнаад олонх маань бужигнаад тэгээ одоо тогтчих шиг байна. Одоо тогтчихвол гэлээ засгийн газар нөлөөтэйхэн шиг ажиллах шаардлагатай. Саяны төлсөн мөнгө бол ерөнхийдөө нэг жоохон дутуу хөдөө юм болсон. Тэгэхээр алдаагаа зарсах ёстой. Эзэн Чингисийн сургаалыг санах ёстой. Манай шинжлэлийн засгийн газрын одоо гол үрээ юу байх вэ гэж бид нар ярьсан чинь манай ардчилсан намынхаа юу гэж хэлсэн гэхээр Эзэн Чингис хаан бол эд мөнгө баялгаас чинь илүү сэтгэл санааг чухалчилдаг байсан юм а. Тийм учраас энэ улсыг өөрчлөн ард түмнийгээ ахуй амжиргааг дээшлүүлэн улс орноо хөгжүүлнэ гэдэг чинь шинчилж өөрчлөнө гэсэн үг. Шинчлэл гэдэг чинь тэгтээ сэтгэл зүрхнийх байж хийгддэг юм а гэсэн. Би одоо өнөөдөр харьцангуй хийсвэр юм шиг сонсож байгаа сэтгэл зүрх гэдэг нь бид нар тэг дутаж байна. Сэтгэл зүрхтэй байх юм бол мөнгө номер 1 биш ээ. Тэгэхээр байгаа юмараа юу ч босгож чадна. Тэгэхээр энэ сайхан өдөр дахиад хэлэхэд шинчилъя, өөрчлөё. Шинчлэл бол сэтгэл гарган хийх ажил юм аа. Өөр нэг зүйлийг хэлье. Өнөөдөр нийт Монголын ард түмэнд бас баярын мэндийг хүргэе. Энэ олон жил одоо ардчлалын төлөө зүтгэсэн Монголын ард иргэд, ардчилсан намын гишүүд дэмжигчид, Монгол улсын өнцөг булан бүрд байгаа ардчлагчидтай бас халуун баяр хүргэе. Энэ бол ажил бол зогсоогүй яагаад ч бид цаашиг ажиллах хэрэгтэй, улсаа өөрчлөх хэрэгтэй, ард иргэдийн ахуй амжиргааг дээшлүүлэх хэрэгтэй. Эзэн Чингисийн үлдээж өгсөн энэ сайхан нутаг дээр эзэн болж амьдрах ёстой. Бид нар 12 онд бид нар ямар асуудал ярьж ирсэн гэхлээр хүн шиг амьдрах улс шиг хөгжиж гэж байсан. Одоо нэрээ үнэхээр энэ өдөр би дахин хэлье. Хэдүүлээ сэтгэл санаа байгаа бүхнээ нийлүүлээд зориг зүрх гаргаад хушуучлаад манлайлаад энэ сайхан Монгол нутагта хүн шиг амьдарч улс шиг хөгжсгөөё. Одоо гээд санийг одоо намын дарга өснөөс хойш 10 жил боллоо. Энэ хугацаанд арслан юм жоохон өөдөлсөн гэдэг юм уу сайжирсан гэж тийм. Тэгэхээр одоо таасаа шинжлэх баярлаа. Одоо яаж арслан шинжлэх вэ? Төвшин дээр нь яаж санийг намын дарга өснөөс хойш явуулаад арслан жоохон хурдсан тийм үү? Тэгэхээр одоо яаж арслан шинжлэх вэ? Одоо ийм ийм Энэ ардчилсан нам шинжлэхдэггүй байгаадаа биш. Ард түмний хамжиргаа чинь бол энэ засгийн эрхийг авчихсан нөхдүүд маань
бас олигтой юм хийхгүй байгаагаас л болж байгаа. Ардчилсан нам одоо дараачийн удаа засгийн эрх авахын тулд харин бас эрч хүчтэй ажиллах ёстой, шинжлэхдэх учиртай. Шинжлэгдэнэ гэдэг нь бид юу хийх хамгийн түрүүн байна шүү дээ. Байгаа нөхцөл байдлыг сайн үнэлэх ёстой. Бид нар 2012 онд засгийг авах өмнө ингээд Монгол орноор хөндлөн гол тойрч яваад 8 жилийн хөтөлбөр гаргаад ард иргэд маань 8 жилийн дараа ямар хөө амьдралд хүрэх юм бэ гэдгийг ард иргэсээс сонссон. Ямар асуудлыг шийдэх юм бэ гэдгийг ард иргэдээс сонссон. Тэгэхээр би бол ардчилсан нам цаашаага засгийн эрхийг авч худлаа хэлэхгүйгээр гэдэг нь одоо бол энэ намууд ч юм уу засгийн эрхийг авлаа хөлхөн дээр чинь цэцэг ургууллаа гарч ирээд ярьсныхаа эсрэг юм хийж нийгмийн даатгалын шимтгэл багасгах гэсэн хаа байна, татвар багасгах гэсэн хаа байна, ахуйн амьдрал мундаг болно гэсэн хаа байна. Тэгэхээр ардчилсан нам бол ер нь одоо цөөхөн жил засаг барьж исэн худал хэлж хулгай хийж байгаагүй нам. Тийм учраас би ардчилсан намын шинжилгээг юу гэж яах вэ гэхээр хуучныхаа эргэн сан ард түмнийхээ дунд орж ард түмнийхээ амьдралыг ойлгож тэгээд тэдний эрх ашигын төлөө тэдний ахуйн амьдралыг дээшлүүлэхийн төлөө юу хийх хэрэгтэйг ойлго тэрнийг худал хэлэхгүйгээр хий.